Энэ ярьж байгаа орд лиценз бол ингээд оюутлогын бүлэг ордын молибдены 94%, зэсийн 24%, мөнгөний 29, алтны 42% гэж байгаа байхгүй амар том орд байгаа байхгүй. Оюутлогч ямар хэмжээний том орд үлээ. Тэгэхэд энэний одоо бараг зарим нь бол одоо 90%-тай, зарим нь 30%-тай. Тэг ингээд дүгнээд үзэх юм бол маш том орд байгаа байхгүй. Тэгээ би зүгээр нэг л зүйлийг гайхаад байна л да. Тэгээд энэ лицензийг ингээд олгоцсон юм байна. Тэгээ олгоод энэ лицензийг одоо төрд мэдэгдэхгүйгээр тэргүүрээ нэг хоёр компани одоо ашиг хуваах гэрээ гэж байгуулад тэгээд тэр нь ингээд одоо олон улсын арбитрийн шүүгээр маргаан болоод тэгээ энийг би нэгдүгээр асуух гэж байгаа нь энэ маргаантай холбоотой асуудлыг Монголын засгийн газар мэдэхгүй байсан юм уу? Нэг. Хоёрдугаарт нь энд ер нь тухайн үед Монголын засгийн газар ямар байр суурьтай байсан? Өөрөөр хэлбэл эцэг өвдийн үлдээс энэ хэвлээд байх баялагийг хоёр компани хоорондоо ингээд ашиг хуваах гэрээ гээд яваад тэрийг одоо гинт одоо мэдсэн юм шиг. Ийм тэгээ одоо мэдчихэд үе яа одоо ингээд энийг яах уу гэд ингээд. Хоёр. Гуравдугаарт нь заавал оюутлогын компанитай энийг гэрээ хийхгүйгээр шууд одоо энэ Антриг Gold гэдэг компанитай гэрээг саналаа манай засгийн газар тавьсан юм. Энд ч одоо оюутлогын гэрээг одоо муу усан гэж одоо нийгэм даяараа л одоо олон жил ярьсан. Тэгээ одоо тэр гэрээн дээр нь дахиад нөгөөдөлд нь Монгол улсын одоо төрөөс олгосон хоёр лиценз тэгээд энэ ордынх нь одоо бараг тэн хагасан шахуу байсан. Энийг одоо дамжуулаад дахиад нөгөө оюутлогын компанитанд байгуулна гэдэг. Тэгээ би энийг л гайхаад байна л да. Яагаад энэ төр засгийн газар энэ хяналтгүй ингээд хоёр компани хоорондоо арилжаад яваадсан юм бэ? За дараагийнх нь бол энэ ер нь одоо тэр энэ лицензийг одоо ингээд ашиг материалын газар ингэж өгдөг байдлыг болио гэд би одоо их олон удаа саналаа дэвшүүлж байгаа да. Улсын их хурлын зөвшөөрлөөр засгийн газар олгодог байх. Тэгээ энэ одоо согтуур дунданы импортын зөвшөөрлийг засгийн газар олгож байна. Өндөр төвөгчлөлтэй барилгын зөвшөөрлийг засгийн газар олгож байна. Тэгээ энэ хэвлэлд орох холбоотой зүйлийг тэгэл нэг албан тушаалтаа олгочдөг. Одоо тэр хингээ жаргасаа ингээд ухаан удгийн ордын өгсөн л гэсэн Сүхбаатарын цайрт минералын өгсөн л гэсэн хувьдаа авсан л гэсэн үүрэнтэй гэдэг хүн 3 ураны лицензийн өгсөн л гэсэн хууль усал гэсэн. Тэгээд та нар ингээд яриад л идэг хизээ эндээ хариуцлага тооцох юм. Энэ албан тушаалт өгдөг байдлыг хизээ засгийн газрын одоо энэ улсын хурал ард түмний одоо төлөөлөлд энэ танилцуулдаг болох юм бэ. Ингээд одоо өнгөрсөн борооны өнөөс сууг өнгөн гэдэг шиг үжээ ингээд яваад өнгөрсөн юмны араас одоо ингээд орж ирэх асуудал байгаад байна л да. Тэгээ би энийг бол үнэхээр одоо гайхаад байна. Тэгээ танилцуулга бол дэндүү цаг тулгаж ирж байна. Хууль журам ер нь байдаггүй болов. Би энийг бас байнгын ороонд гаргасан. За, Бадамсран гишүүний асуулт маш чухал шүү. Энэ дээр за заавал хариуцлага тооцноо. Яагаад ингээд тулгав? Энэ 3 дахь удаага тохиолдож байгаа. Тэгээ энэ тал дээр бас чич сайд надад мэдээлэл өгөөд тэгээ би гишүүддээ бас танилцуулна. Дараагийн ийм юм гарахгүй гэдэг үднээс энийг бас шийдэж байгаа шүү. За, сая Бадамсран гишүүний асуултанд Туван сайд 3 номер хариулт өгье. За, Бадамсран гишүүний асуултанд хариулъя. Мэдээж засгийн газар бол мэдчихсэн энэ асуудлыг. Монгол улсын хуулинд өөрөө энэ бүлэг ордоороо ордог учраас энэ хоорондоо хамааралтай асуудал. За тэгээд оюутлогын одоо далдуурхай ашиглах асуудал бол одоо саяхнаас ингээд ашиглалтанд ороод ингээд явж байгаа. За мэдээж энэ хооронд тэр хоёр компани Антриг компани жишээлбэл хайгуулын лиценз аваад тэрийг ашиглалтын лиценз болгоод ингээд явж байгаа асуудал бол хууль номынхаа дагуу явж байгаа. За энэ одоо хоорондоо шилжих асуудал нь өөрөө бүлэг ордын хүрээнд нэг юмаа гэдэг оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээн дотор бол бас тусгагдсан явж байгаа ийм зүйл юм билээ. Тэгэхээр энэ асуудлыг бол засгийн газар мэдчихсэн. За хоёрдугаарт энэ Антригийн холбоотой асуудал оюутлогын одоо хөрөнгө оруулалт маань өөрөө ингээд маш одоо өндөр дүнтэй хөрөнгө оруулалт байгаа. Маш одоо төвөгшөлттэй газрын гүнд одоо 1200-300 метрийн гүнд хөрөнгө оруулалт хийж олборлож байгаа ийм асуудал. За тусгаарлаад энэ асуудал шийдэгдэхгүй байхад одоо оюутлогын компани бол цаашдаа нөгөө тал руугаа хөдрийнхээ одоо Антриг тал руу биш нөгөө тал руугаа одоо нөгөө каналаа татаад олборлолтоо хийх зорилгоор ингээд явчихна. За ингэсэн тохиолдолд яг тэр компани зүгээс ярьж байгаа зүйл бол бас нөгөө борлуулалтын орлогоос нөгөө Монголын талын оруулсан санхүүжилт дарагдаад одоо шийдвэрлэгдээд тэгээд
эргээд одоо Монгол улсын хүртэх үр өгөөжийн хугацаа яригдж байгаа. Энэ хугацаа бол бас одоо хойшилж магадгүй гэсэн ийм зүйл байгаа. За дээрэс нь Онтрэ компани энийг тусад нь ашиглая гэхээр нэг өдрийн бит доош нь нураалаа гэхэд заагтаа нурахгүй тэслэгээ хийгдээд доошоо нурлаа гэхэд нийлээл нурна. За энийг бас энэ төвшөнд одоо хоолоод доошоо түнэл татаад ороход бол баг маш их хэмжээний зардал их орох юм асуудал бол манай яам дээр манай мэргэжлийн хүмүүс бас ярьдгаа гэдгийг хэлье. За тэгээд ашигт малтамлын лицензэн дээр бол бид нар хуулийн дагуу явж байгаа. За тэгээд энэ дээр яг өнөөдрийн хуулиар бол тендер буюу сонгон шалгаруулалт зарлаад компани шалгараад тэрийг нь манай яамны харьяа ашигт малтамл газрын төсний газрын кадастрын албан дээр алавжуулж бүртгэл хийж өгж байгаа л асуудал байгаа. Хуулийн дээр өөрөөр заагдвал бид бүхэн тэрийг бас дагаад ажиллана гэдгийг хэлье. За хариулт авлаа. За одоо Бадамсрын гишүүн тодруулъя. Ер нь бол яг үннийг хэлэхэд нэг өнгөрсөн 70 жилийн хугацаанд бидний одоо ахмад үеийн хайж тогтоосон энэ ордуудыг одоо үндсэндээ ингээд тэгээ нэг 90-ад он 2000-ад онд ингээд хэдэн мэдээлэл ойр хүнд өгөөд одоо 50-д дууслаа л да. Тэгээ тэрний нэг жишээ бол энэ антриг болдог байгаа байхгүй. Тэгээ энэ олон жил болж байхад энэ асуудлыг яагаад ерөөсө гаргаж ирэх тавихгүйсэн. Ийм том оюутлогон бараг тэн агасшгүй дүүцгүүц орд явж байхад энийг яагаад өнөөдөр бол гаргаж ирэх тавихгүйсэн юм бэ гэдэг асуудал дээр хамгийн санаа зовж. Тэгээ тийм учраас энэ судлах зүйл бол маш их байгаа учраас энийг одоо байнгын ороо нэгэнт одоо татаж авч танилцуулах сонсож байгаа бол энэ дээр тодорхой одоо чиглэлтэй одоо ийм шийдвэр тогтоол гаргаж энийг одоо дахин наривчл танилцах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол байнгын ороо тэгээд энд асуудалд нэг оролцоод засгийн газар одоо оруулж ирэх гэж байгаа зүйлийг өөрчлөөд бид нар ингээд үзээд авах шаардлага байна уу? Хэрвээ үзнэ гэж байгаа бол энийг маш сайн танилцуулгыг дахин наривч сонсох хэрэгтэй байна гэсэн санал. За санал хэллээ. Дахин наривчилж мэдээллүүдээ авч сонсох ёстой гэж байна. За мөнх тулг гишүүн асуулт асууя. За